Тэгэхээр сүүлийн 1-2 жил ер нь амны орон сууцны зах зээл нэлээд идэвхжсэн байлаа. Тэгэхээр танай компанийн хувьд харж байгаагаар дотоодын зах зээлийн идэвхжил итвэх ер нь хэр зэрэг байна. Хос цамхаг компанийн хувьд одоо шинэ борлуулалт өмнөх оноотой харьцуулахад хэр зэрэг өсөлттэй байсан бэ? За сүүлийн жилүүдэд амны орон сууцны зах зээлд ер нь бол өсөлттэй байгаа гэж харж байгаа. Манай салбарын хувьд ковидоос хойш ялангуяа энэ байдал нэлээд өсөлттэй байгаа. Тэгээд ковидоос хойш хүмүүсийн маань хэрэглэгчдийн маань амьдралын хэв маяг ер нь нэлээд өөрчлөгдсөн. Тэгээд хүмүүс илүү амьдралын хэв маягийн шийдлийн асуудал нь арай өөр болж ирсэн. Орон сууцыг бодвол илүү хувийн орон зайтай, газартай, тэгээд тав тухтай аюулгүй тийм орчинд амьдралаа буцаа шилжүүлэх амьдралын хэв маяг ер нь өөрчлөгдсөн. Энийгээ дагаад зах зээл дээр амны орон сууцны зах зээл дээр эрэлт үүсэж эхэлсэн. Тэгээд мэдээж борлуулалт өссөн байгаа. Тэр яг худалдаа хүчтийн одоо хэдэн хувь нь ер нь ойролцоогоор өөртөө амьдрах зорилготой хэдэн хувь нь хөрөнгө оруулалт хийх байдлаар харж байна. Ер нь нэг талдаа нөгөө зах зээл өсөөд ингээд эрэлт хэрэгцээ үсэж ирлээ шүү дээ. Тэгэхээр нөгөө талдаа бас нөгөө хэрэглэгчдэд эрсдэл аюу их бас энэ салбар дээр давуулаад байгаа. Эрсдэл авуулаад байгаа. Тэгээд эдгээр нь юу вэ гэхээр одоо эрэлт өссөнтэй холбоотой нийлүүлэлт мэдээж ихссэн. Тэгээ нөгөө барилгын чанарын асуудал хамгийн дөрөнд яригдчих эхэлж байгаа. За чанарууд ялгаатай байгаад байна. Янз янз байж байна. За үнийн хит өсөлт байна, хит өндөр байна. Үнний хувьд бас харьцангуй байгаад байна. За тэгээд барилгын процессын алхмууд одоо процессын ил тод байдлын хангалтгүй байдлууд байгаад байна. Гэд аюул олон эрсдэл бас байгаад байгаа хэрэглэгчдийн зүгээс харах юм бол. Тэр яг одоо мөрдөгдөж байгаа стандарт шаардлагын тал дээр бас ярих юм бол одоо нийлүүлэгдэж байгаа барилгуудын чанарт бас ямар байдлаар нөлөөлж ийн за болоод цэцэрлэгчдийн зүгээс бас стандартыг ямар байдлаар сайжруулах боломжтой гэж харж байна. За эдгээр нь бас нөгөө талаараа одоо зах зээл нийлүүлэгдэж байгаа олон орон сууцны чанарт бас ямар байдлаар нөлөөлөх боломжтой бол. Энэ салбар дээр нөгөө эрэлт ихсэнтэй холбоотой нөгөө талдаа бас хэрэглэгчд аюу их олон эрсдэл үүсэж эхэлж байгаа гэсэн. Тэгээд энэ нийлүүлэлтэн дээр ажиллаж байгаа, зах зээл дээр ажиллаж байгаа компаниудын хувьд хэрэглэгчдийн эрсдлийг бууруулах, энэ дээр ажиллах илүү том шалгуур тулгарч байгаа гэж үзэж байгаа. Тэгээд хэрэглэгчдийн зүгээс харах юм бол энэ зах зээл дээр амны орон сууц, ялангуяа хаусны зах зээл дээр хит хит эрсдлүүд байгаа. Үнийн хит зөрүүтэй байдал, хит өндөр, босго өндөр хэвээрэл байна гэсэн. Мэдээллийн ойлгомжгүй байдал. Барилгын процессын одоо тухайн хаусыг худалдаж авах, судлах, тэгэл тэрний бусад бүх процессын байдлууд, тэгээд төслийн хэрэгжилтийн үе шатны дундлын процессын байдлууд ойлгомжгүй, мэдээлэл хаалттай, тийм чанарын ялгаа, зөрүүтэй байдал гэдэг зэрэг олон эрсдлүүд байгаа. Тэгээд энэ тал дээр хэрэглэгчдийн итгэлийг олж авах нь энэ салбарт ажиллаж байгаа компаниудын хамгийн том шалгуур болж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр үнийн тал дээр тасаа бид дурдлаа тий. Одоо үнийг зөгтөөх нь харилцан ялгаагүй байгаад холбоотойгоор салбарт зарим одоо зөрүүг бий болгож байна. Тэгэхээр танай компанийн хувьд жишээлбэл үнийг тогтоохтой ямар зарчмыг баримталдаг одоо үнийн өсөлтөн дээр бас нөлөөлж байгаа гол хүчин зүйлс юу болж байна одоогоор? Зах зээлийн эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарат барилгын салбар дээр материалын өртөг, тэгээд хангамж, татан авалт өртгүүд өсөж байгаа. Тэгэхээр ер нь үнийн өсөлт байгаа ажиглагдж байгаа. Дотооддоо болохоор манай зүгээс дотоод өвчин зүйлүүдэд илүү бид нар тухайн төслийг хэрэгжүүлэхдээ төслийн хамгийн эхлээд үргэлжлэх хугацаа, төслийн үргэлжлэх хугацаа, тэгээд төслийн өртөг, тухайн төсөл хугацаанд багтсан байх ёстой. Тухайн төсөл өртөгтөө заавал бас багтсан байх ёстой. Тэгээд бас энэ хоёр шаардлагыг хангахын зэрэгцээр чанарын асуудал бас яригдана, стандартын асуудал яригдана. Эдгээрийг хангасан байх ёстой гэж үзэж явж байгаа. Тэгээд энэ өрөөнд дотор үнийн бодлогод гарч ирж байгаа. За амны орон сууц нь тухайн одоо худалдан авч байгаа хэрэглэгчтэй хэд хэдэн үн цэнийг өгч явах ёстой байдаг. Хэд хэдэн үн цэнийг гаргаж харуулж явах ёстой. За хамгийн эхлээд мэдээж эдийн засгийн үн цэн өгөх ёстой. Эдийн засгийн хувьд хамгийн хэмнэлттэй байх ёстой гэсэн. Энэ дээр эрчим хүчний хэмнэлтүүд орж ирнэ. За тэгээд нөгөө бага зардлаар ашиглалтын зардал бага ингээд амьдралын зардлын асуудлууд ярина. Хэмнэлт, эдийн засгийн хэмнэлт тухайн хэрэглэгчдэд өгж явах ёстой. За хоёр дахь цэн нь болохоор тэр тухайн амны орон сууц одоо хаус байна уу, тэр хөрөнгө нь тухайн хэрэглэгчдэд ирээдүйд бас үн цэнийг өсөх тийм нөгөө хөрөнгө оруулалт хэлбэрээр үн цэн нь өсөж явах ёстой. Хаусны зах зээл дээр ярих юм бол орон сууцыг бодох юм бол өөрөө нөгөө өмчлөлийн газартаа ирдэг учраас хаусны үн цэн тухайн хэрэглэгч одоо би зүгээр байшин худалдаж авч яах гэж харахаас илүү ирээдүйд хөрөнгө оруулж ийн үн цэн нь өсөх зүйлд хөрөнгө оруулж ийн гэдэг байдлаар
өмчийн хөрөнгө тэр тухайн хүний хөрөнгө өсөж явах хэвээр тийм үнцнийг өгч явах хэвээр бас дахиад нэг үнц нь болохоор хэрэглэгчид сэтгэл ханамжийн баталгааг өгч явах хэвээр бас сэтгэл ханамжийг өгч явах хэвээр тийм үнц юм байж байгаа. Тэнд илүү тухайн хэрэглэгчийн хувийн орон зай, нэр хүндийн асуудал, нийгмийн статусын асуудал, тэгээ аюулгүй байдлын хэрэгцээ бүр хангагдсан байх хэвээр. Одоо ганцаараа амны нэг газар нөгөө шийдэлтэй биш, нэлийн зохион байгуулалттай, хотгоны зохион байгуулалттай аюулгүй байх бүх хэрэгцээ нь хангагдсан. Тэгээд илүү хөршийн харилцаа, амьд харилцаа, иймэрхүү хэрэгцээнүүд хангагдсан байх хэвээр. Эдгээр үнцэнүүдийг өгж явах хэвээр бас амьдралын нэлийн чухал үнцний нэгт бас тухайн амны орон сууц нь худалдаж авсан хэрэглэгчтэй амьдралын чанарыг дэвшлүүлж өгч явах буюу амьдралын хэм маягийг бас нэг өөрчилж байгаа шийдэл, амьдралын ийм шийдэл болж байгаа тэр үнцнийг бас өгч явах хэвээр. Тэгэхээр та сая бас дурдлаа одоо эрчим хүчний хэмнэлттэй орон сууц гэж тийм. Тэр яг ногоон барилга буюу ногоон төслүүдийн одоо энэ олох ногоон зээл олголт бол сүүлийн жилүүдэд ер нь нэмэгдэж байна. Тэгэхээр танай компани ер нь харж байгаагаар танай компанийн хувьд бол чи ногоон зээл олгодог. Ногоон зээл ногоон барилгын эрэлт ер нь зах зээл хэр зэрэг нэмэгдэж байна гэж таарч байна. Нэмэгдэж байгаа. Хамгийн их тасралтгүй үүсэж байгаа хэрэгцээнд байгаа. За ногоон гэдэг категори, ногоон гэдэг ойлголт болохоор өөрөө нэлийн өргөн хүрээтэй ойлголт байгаа. Тэгээд Монголд бол одоо барилгын салбарт хэрэгжиж байгаа ногоон одоо тэр барилга гэдэг элемент дотроос хамгийн төлхөө одоо хэрэгжиж явж байгаа салбар төрөл нь эрчим хүчний хэмнэлтийн англиар одоо хэмнэлтийн тал дээр. За энэ дээр нөгөө хувийн хвшлийн байгууллагууд, барилгын компаниуд, банк, тэгээд төрийн байгууллага гурав хамтын ажиллагаатай ажиллаж байна. Ногоон зээлийг банкуд олгож байна. Тэгээ ногоон зээлийн одоо шаардлагад хангахаар зураг төслийн дагуу яг тэр стандартыг байруулаад тэр стандарт норм дүрмийг хангасан байдлаар хувийн хвшлүүд өөрийнхөө ажил үйлчлэгийг нэвтрүүлээд явж байна гэсэн. Тэгэхээр яг ойрын хугацаанд ер нь салбарын хүмүүс ер нь одоо ялангуяа бизнес эрхлэгчдэд гол өөрсдийнхөө эрсдлийг тооцоолж бэлэн байдлаа хангаж эхэлж байгаа шиг байна. Тэгэхээр яг барилгын салбартаа ялангуяа материалын нийлүүлэлт, өвний өсөлтөн дээр бас бэлэн байдлаа хангаж байгаа. Тэгэхээр танай компанийн хувьд ер нь барилгын материалын татан авалт, төлөвлөгөөний хувьд дээр ямар байдлаар бэлэн байдлаа хангаж ажиллаж байна? Ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна? За эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад мэдээч нөгөө барилгын материалын үнэ өртөг зэрэгт өөрчлөлтний өсөлт явагдана. Гэхдээ нэгэнт эхлээд явж байгаа төслүүд бол яг энэ хэвээрээ тосч баг. Ер нь салбарын хувьд толгомдсон асуудлуудын хувьд барилгын салбар дээр өнөөдөр хамгийн их толгомдоод байгаа асуудал одоо хаусны зах зээл дээр ялангуяа амьд орон сууцны зах зээл дээр ихтгэлцлийн асуудал гэх юм уу, барилга хугацаанд ашиглалтанд орохгүй тухай мэдээллийн хаалттай байдал, тэгээд янз янзын нөхцөл байдлаас үүдээд хэрэглэгчдэд бас нэлийн хүндрэлтэй нөхцөл байдалтай тийм байгаа. Тэгээд энэ тал дээр илүү бид нэр шийдэхийг зорж ажиллаж байгаа гэсэн. Ямар байдлаар шийдэхээр ажиллаж байна? Одоо жишээ нь ихтгэлцлийн тал дээр зөвлөл. За бидний гол зорилт бол амны орон сууцны зах зээл дээр хаус гэдэг ойлголтыг бас заасах. Хэрэглэгчдийн дунд төвөмөл ажиглагддаг нэг ойлголт байгаад байдаг. Хаусыг бол нөх хит үнэтэй тэг энгийн хэрэглээ биш гэдэг маягаар тийм ойлголт цоцсон байдаг. Тэгээ энэ тал дээр бид нэр хэрэглэгчдийн ойлголтыг засах тал дээр ажиллаж байгаа. Амны орон сууц бол амьдралын шийдэл, амьдралын хэм маяг юм энгийн хэрэглээ юм гэдэг тал руу болгохоор ажиллаж байгаа гэсэн. Бас нөгөө талаар бас барилгын сая өртгийн талаар аягүй ярьж байна. Тэр ярьлаа. Өртгийн асуудал дээр бид нар илүү барилгын процессын тал дээр илүү ажиллаж байгаа гэсэн. Илүү нээлттэй байх, хэрэглэгчид тэр барилгын бүх процесс ойлгомжтой байх, тодорхой байх. Тэгээд тэр тал дээр ажиллаж байгаа.